Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өмнөд Африкийн ерөнхийлөгчийг цагаан ордонд хүлээн авч уулзсан. За энэ уулзалтын үеэр гаргасан хандлагыг нь өмнөд африкчууд сэтгэл дундуур байгаа гэдгээ мэдэгдэж байна. За өмнөд Африкийн ерөнхийлөгчд цагаан ордонд хүлээн авсан үеэрээ цагаан арьс өмнөд Африкийн цөөнхүүдийн эсрэг геноцид явагдсан байж болзошгүй гэсэн асуудалтай холбоотой мэдээллийг тухайн үед хийсэн. За үүнтэй холбогдуулан Дональд Трамп ерөнхийлөгчийн гарсан хандлага бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр төгссөн байна. Трамп удаа дараагаар өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамапосатай яриа хийхдээ яриаг нь тасалдуулсан байна. За энэ үеэрээ тэрээр цагаан арьснуудын эсрэг геноцид явагдсан гэж мэдэгдэж мөн тодорхой дүрс бичлэгүүдийг бол үзүүлсэн. Гэвч бол өмнөд Африкийн ерөнхийлөгч тухайн асуудал дээр бол ихээхэн тайвнаар асуудалд хандаж чадсан байна. Вашингтонд болсон уулзалтын үеэр Дональд Трампын гаргаж үзүүлсэн видео бичлэгт радикал үзэлттэй сөрөг хүчний намын удирдагч нар цагаан арьс тариаланчдыг амь насыг нь хөнөөх тухай апартеидийн эсрэг ийм дууг дуулж байгааг харуулсан. За мөн Трамп өмнөд Африкийн тариалангийн талбайн 4-3-аас илүү хувийг нь эзэмшдэг Галланд гаралтай сууршигчдын үр удам болох үндэсний цөөнх болоод байгаа цагаан африкчуудын газрыг булан авч байгаа гэсэн мэдээллийг удаа дараа давтан хэлсэн байна. За энэ үеэр 72 настай Рамафоса апартеидийн үеийн уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн удирдагч байхдаа нэр хүндтэй болсон энэ хүний хувьд цагаан арьсны цөөнхийн эсрэг ямар нэгэн геноцид бол үйлдээгүй гэдгээ мэдгдсэн. За тэрээр бол өмнө нь бас цагаан арьсны цөөнхийн засаглалыг зогсооход тусалж байсан гэдгээрээ улс төрт орж байсан юм байна. За мөн 2018 онд ерөнхийлөгч болохоос өмнө бизнес эрхэлж байсан ийм амжилттай бизнесмен байсан юм байна. За Трампыг өөрийг нь болон түүний явуулж байгаа бодлогыг буруутгах үед нь бол бие авч явж байгаа байдал нь за нам нь болох Африкийн үндэсний конгресс намын магтаалыг хүртсэн байна. За өмнөд Африкийн өнөөгийн ерөнхийлөгч бол ихээхэн өргөн сүлжээтэй болохыг 100 танхимд байхдаа бол харуулсан байна. За тэрээр бол өөрийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өмнөд Африкийн хамгийн баян хүн болох тансаг хэрэглээний тэрбумтан Йоган Руперт, за гольфчин Эрни Элс, Редиф Гүсэ нарыг бол дагуулж очсон байна. Тэгэхээр эрэгтэй хүмүүс хөдөө аж ахуйн сайд Джон Стинхонсон бол бүгд цагаан арьстай хүмүүс байсан. За тэгээд болоод байгаа нөхцөл байдлын талаар тэднээс асуухыг өмнөд Африкийн ерөнхийлөгч санал болгосон байна. За Трамп бол өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй харьцахдаа нэлээд бүдүүлэг байдлаар хандсан болвол эдгээр цагаан арьстай хүмүүстэй харьцахдаа бол тэдний үгийн тасдалгүйгээр бүрэн сонссон байна. За өмнөд Африкийн төлөөлөгч Трамп бол Трамптай харилцахдаа нэлээд тайван байж чадсан бол дипломат ажиллагааны хувьд нэлээд магтууштай ийм үйл явдал болсон гэж харж болохоор байна. За энэ өмнөд Африкт өрнөд байгаа за ялангуяа цагаан арьсны цөөнхийн газар тариалангийн талбайг нь булааж авсан асуудал за мөн тэдэнтэй холбоотой үүссэн ямар нэгэн байдлаар тэдний эсрэг геноцид үйлдсэн байж магадгүй гэсэн энэ нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улс өмнөд Африкт үзүүлж байгаа тусламжаа бууруулсан. За мөн Liberation Day буюу чөлөөлөх өдрөөр 30% худалдааны тарифыг ноогдуулах шийдвэр гаргасан гэх мэтчлэн ийм үйл явц бол өрнөж байгаа. Мөн Трамп өмнөд Африкийн элчин сайдыг бол өөрийн усаасаа хөөсөн байгаа. За мөн африкчуудыг хэрвээ Америкийн нэгдсэн улсад ирэх бол чөлөөтэй орох тэр орогнол үзүүлэх энэ боломжийг нь олгож байгаа. За ер нь бол Трампын засаг захиргааны хувьд бол үзэж байгаагаар энэ үндэсний цөөнх цагаан арьстангууд өмнөд Африкт энэ Рамафосагийн засгийн газрын хатуу шахалт хавчлаганд өртөж байгаа гэж үзэж байгаа. За гэвч бол өмнөд Африкийн засгийн газрын зүгээс үнийг бол үндэслэгүй гэж мэдэгдэж байгаа. За энэ асуудалтай холбоотойгоор хэвлэлийн төлөөлөгч өмнөд Африкаас Америкийн нэгдсэн улсад элчин сайдаар ажиллаж байсан. За 2025 оны ихээр тус усаас хөөгдсөн элчин сайд асан Ибрахим Расул агаас энэ Вашингтонд болсон уулзалтын талаар асуухад бол ерөнхийлөгч Рамафоса тухайн уулзалтын үеэр нэр төртэй уулзалтаа дуусгаж чадсан гэж мэдэгдсэн байна. За энэ уулзалтын үеэр өмнөд Африкийн ерөнхийлөгч маш тайван зам байдлыг гаргасан. За Трампыг 100% оффист бол оруулсан чимэглэл засварын талаар бол ярьсан байна. За мөн спортод дуртай болохоор ерөнхийлөгчтэй гольфийн асуудлаар бас ярих зэргээр бол тухайн уур амьсгалыг намжааж ийм дипломат зан гаргаж чадсан гэж харж болохоор байна. За мөн
Энэ одоо бичлэг үзүүлсний дараа бол Рамапоса хурцтмал байдлыг бол хошин яриагаар намжаач чадахыг одоо намжаахыг эрмэлзсэн. За Өмнөд Африкийн ерөнхийлөгч бол тухайн одоо асуудалд бол шууд одоо буруутгаж байгаа зүйлийн эсрэг бол хүчтэй зан байдал одоо илэрхийлсэн тохиолдолд тухайн нөхцөл байдал бол илүү хурцдах боломжтой байсан гэж ажиглагчид үзэж байгаа. За тэгхийн бол Зеленскийтэй уулзсан уулзалтыг дахиад давтах ийм нөхцөл байдал үүсч болохоор байсан боловч Өмнөд Африкийн ерөнхийлөгч удирдагч нь бол тухайн нөхцөл байдлыг түн тайвнаар шийдвэрлэж чадсан гэж Өмнөд Африкчуудын зүгээс магтаалыг хүртээд байгаа юм байна.